айдас ба сургамж үзүүлж байна. За ингээд манай подкастын маань 18 дахь дугаарын зочин та бүхэнтэй уулзахад бэлэн болсон байна. Ингээд зочинтойгоо танилцъя. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна. Намайг ингээд подкастт оролцуулж байгаад баярлалаа. Дандаа сонсчихсан дээр оролцож байгаад баяртай. Би нэрээ нууцлахыг хүсэж байна. Гэтэ ялчгүй одоо ярих гэж байгаа төв амьдарч исэн газар маань холбоотой болохоор би Австралид 11-12 жил амьдарсан. Яриад эхлэх үү? Тэгье. Эхэлсэн, бичлэг эхэлсэн байгаа. Энэ маань аимшигтай ихээс илүү тайлбарлахад их сонин тийм тохиол байсан. Тэр үе бол 2011-ээс 12 он Хоптон гэдэг далайн иргэний нэг жижигхэн хотод амьдардаг байсан. Баруун Австралид амьдардаг монголчууд тэрийг сайн мэддэг баг. Эсперенс Албани гэдэг хоёр далайн ирэг дээр байдаг. Хотуудын хооронд байдаг тийм жижигхэн хот. Тэгээд Gerald National Park гэдэг тийм дархан цацдаг газар байдаг байсан. Тэгээд тэнд байнга ингээд зураг мураг аваад явдаг байсан. Яг тэр өдөр би ингээд аппарат авч гараагүй. Би ч нөгөө байгалийн зураг авдаг байсан. Тэр өдөр аппарат авч гараагүй. Тухайд утас гэхээр нэг штэг Samsung одоо iPhone ч гэсэн байсан уу юу? iPhone ч баг гарч ирээ. Эхний генерашн дөнгөж гарч ирэхгээл тэр нэг нэгддэг Samsung шил хамгийн тийм модны утас олцсон. Тийм утастай байсан. Тэгэж болцсон. iPod Classic-тай л явж ийсэн. Тэгээд нэг өдөр ингээд би алаад уулын явж ялаа. Далайн ирээ ингээд далай хараад. Гэсэн чинь хоёр нисдэг би тараад. Мами, Харгагийн. Тухайд өдөр юм уу, орой юм уу? Гэгээн цаг өдөр. Гэгээн цаг. Тэгээд хайргуулсан нөгөө дэвшилт технологи юм уу нууцлцсан тий. За тэгээд тэр хоёр нисдэг бит ямар хатчихсан гэхлээр бүх бүрэнхээ тас хар металл. Цонх аюу том хоёр хар бүрэнхээ металл хар бөмбөлөг ингээд агаар дээр ингээд бүр амар хурдан нисээд байгаа байхгүй. Ингээд бүр хүссэн зүгтээ ингээд дэшээ хашаа хажуу тишээ нэг бэлэнчгээд нэг ялаа идэв штэ. Амар ингээд нисдэг. Яг тэдэн шиг нисээд далайн ус руу бүр ингээд шумбаж ороод ингээд бөмбөг усан дээр ингээд манахаар ингээ ойгоо дэш үсэртэй штэ. Тэхгүй бүр шүү. Гэт ямар ч ус үсрэхгүй. Тэгээ би бүр ингээд хийж чадахгүй яг юу гараад байгаа. Яг нүдэн ханаад нэх юм бол энэ хоёр алга болчихно гэж тоо. Тэгсэн чинь тэр хоёр бүр тэнд байгаа л ингээд бүр амар удаан тэгж ниссэн. Тэгээ би бүр ингээ гайхаад байна. Одоо хууч мууч нисгэр одоо хөдөлгөр ч одоо тэр тэгшин гэдэг лөө нөгөө гал мал цаал ямар ч бас онгоц ингээл галмал те. Онгоц нэг төрөөс ч гэсэн ингээл гал гараад нэг тийм юмар нисдэг штеп юмнууд чинь. Тэгэхээр дэлхий дээр. Тэр хоёр ингээд ерөөс ингээл зүгээр хоёр хат тасгар бөмбөлөд цонх моох байхгүй. Ямар ч уртаа тийм нэг тийрэлт хөдөлгүүр юм байхгүй. Хөдөлгүүр байхгүй. Эсвэл мөртлөө ингээд ус зөрөнгө ус нүсэхгүй бүр нэг дуу чимэж гарахгүй байман ингээд оролт гараал гэсэн амар хүчтэй. Бүр ингээд нисч гарч ирээд яг тийм юм болж байсан. Тэгээд би бүр ингээд юу хараад байгаа мэдгүй. Тэр хоёр бүр ингээд лам туцс байхгүй дөрөв авч чадахгүй бичлэг хийж чадахгүй чинь гэсэн шиг бүр ингээд яг ингээд өдний өмнө бүр ингээд амар удаан ниссэн. Би бүр ингээд сүүлдээ ингээд хараал суусан тэрийг. Нэг тийм юм болж байсан. За нэг дараа бас би хувьд бол нисдэг битийг харахыг хүсдэг. Хариг байдаг гэдэгт итгэдэг. Тэгэд өөрийнхөө нүдийг харахыг хүсдэг. Чи тэр амар азтай тохиолдлыг харсан ба шүү. Би бүр энэ яг юу хараад байгаа харих юм уу нөгөө
юу лээ зэрэгцээ ертөнц юм уу? Дэвшилтэй технологи ирээд юм бэ? Тэр идэхгүй тэгээд бүр гигэн цаг өдөр гэл 7 өсрүүл бомбож орж ирээд ингээл Mercedes тийм хоёр хар металл бөмбөг асар том алгадсан. Тэгээ юугаар тэгж инээр хийгээд исэн байгаа юм бүү мэд. Тийм тэрэлтэй утаа гал мал гарсан юм байхгүй л Mercedes-эн да. Бас их сонирхолтой болтод гарсан. Нэг тийм хүнд хэлээд итгэмээр үе юм болцсон. Тэр үед одоо үе юм гар хүчтэйсэн маш гоё гिचтэй хийх байсан да. Одоо бол гар хүчнээс хүндэлэхгүй шүү дээ. Амар олон хөнгөцтэй уцсгүйгээр амьдарч баг ажил машаас зохицуулж болохгүй тийм хэмжээд хүрсэн байгаа те. Банк мөнгөтэй. Тэгээд хойд бол ийм сонгогчтой банкны аппликейшн ч гарч ирээгүй юм. Тэр би утастай авчихсан мадаас л ч боддтой. Өөр явдлах уу? Болно. За цаг хугацааны хувьд бол ой миний охин зүгээр нэг хайхтар сонсогдохгүй. Нэг одоо 2 дахь цаг цаг хугацаанд хувьд юмс хамаагүй болсон зүйл. Эрт болсон. 2004 юм байна. 4 юм 5. Би төрөлхтөлийн дээд сургууль сурдаг байсан. Манай сургуулийг яг үгүй сүнстэйгээ ярьтгалээсээ тавьдаас үстэй талж явахны хэлсүүстэй. Би тэр мэдээ нь болохоорсон юм байхгүй. Тэгээ яг хүмүүс хэлдэг гэсэн манай нөгөө сургуулийн өмнөх заман сүнстэйгээ. Би харж байгаагүй. Тэгтээ сонсч байсан. Тэгээд яа тэгэхээр сургуулийн оюутнууд хойд аюул хонож юмаа зурдаг байсан. Юугаа? Тэгээд олон шүн хонж зураг зурдаг байхад би шүн алган сонсож байгаагүй. Тэгтээ ингээд зарим шүн ингээд цөөхөлөх юм уу ганцаараа ингээд зурж яхад бүр ингээд амар дугуй чахраал бүр амар чахад зураад тэл төстас том шамаг шилмэл награал амар юм болдог байхгүй. Тэгээ анх удаа ингээд бид нэр сонсчод хөө энэ одоо ямар юм осол гарч байгаа гэж цонхоор харангуй хав басан гудамж яа сургуулийн хөдөлт дуурдаг. Ингээ харахаар байдгүй. Тэгээ сүүлдээ ингээд 2-3 дахь шинсаад ирэхлээр нөгөө чинь дахиад болжээ. Тэгээ хоорондоо ярилцаад мэддэг болцсон мөр. Тэгээд нэг удаа би ангидаа ганцаараа хоноос зураас урж ирсэн. Би тухайн үед чинь одоо аргс маргс зурна шүү дээ. Нэг би юмт зурх бол аргс зурна. Тэгээ яг тэр үед хиймэл аргс зурж ирсэн байхгүй юу? Одоо нөгөө анхаарсан дэдийн оюутнуудын хэлсэн л нэг аргснуудын нэг нь авчраа тавьсан байсан. Тэгээд яг ингээд яг ингээд заримдаа энэ тэнд ингээд гацсан юутай те ах цах чүмсний ингээд бацааж мацсан би чид. Тэгээд ашгүй нэг ганцаараа нөгөө гэсэн бурцсан сууж исэн чинь нүдний өмнөр ингээд нэг юм явдаг байхгүй. Яг нүрний урталт. Ихэд ингээ яг нүрний урталт ойрхон байгаа юм чинь би ингээд солиход харах штэ. Нүднийхээ булангаар харсан гэсэн үг нэ. Яг нүрний урталт болтойч би ингээд яг ингээд хамарны урталтай ингээ харангууд яг ингээд нэг тийм утгаар юм, утас шиг хар юм. Тэгээ би гайхаад ингээд зурж исэн цаасаа ингээд планшетэн дээр тавьсан цагаан цаас дээр гарсан чи юм нэг тийм хар зунгаарлсан тийм тослог зүйл яг дээрээс ингээд шүүрээд нүүрний урд ингээд шүүрээд те талдахгүй штэ. Тэгээд зүсэж байгаа байхгүй. Нэлийн өтгөн юм байж ш тэгж тийм тэгж гойж штэ. Тэгээ ингээд планшет таарсан чи ингээд унаал миний цаасан дээр ингээд доошоо урсаал те. Тэр нэг бүр ингээд амар гахаад дээшээ таац руу харсан чи цаав цагаан хоо басан юу ч баг. Йоо цаавцаа ингээ дотор харцгаа авчихсан. Тэгээ би бүр физикийн хуулиар тэр юм ингээд яг миний дээрээс
нүүрний урдуур гойдсон болов яг миний дээрээ таацнаас гойж өстэй шүү дээ шүүрэх өстэй тий. Аха. Тэгэн чин дээр цацсан байхгүй. Тэгээ би энэ юу хаанаас яг ингээ гойж планшет харахаар ялч юм тогтдог хар юм ингээд ягаад гэдэг. Тэгмүт нь би бүр ингээд аюу орой шууд болоод ангид үчээд гэрэл мэлтэй ерөөсөө бүгдийг насаалтаа орхиод гэрэл мэлтэй унтраагүй тэгээ шууд гараад уртлаасаа сургууль хавтаас такси гараад гэртээ харж исэн. Бүр ингээд юу мэдхгүй нэг юм тохиолж исэн одоо болоход тий. Тэгээ маргааш өглөө нь очиод цаасаа харсан чинь нөгөө толб нь байж л байхгүй эд мөрийн баримт. Гэсэн мөрчлөө ингээд би тэр таац руу хараад цав цагаан таац. Яг юу хаанасаа тийм хар юм шүүрч гойц юм бэ гэдэг их сонио. Тийм юм бодож исэн юм аа. Тийм. Бас л сонин тохиолдол шүү те. За дараагийн ярих чигээ түүх болохоор эзэнтэй байр юм да. Сүнстэй байр гэсэн үг. Тэгээ 2005-аас 6 оны хооронд би циркийн дээр хавьд ажилладаг байсан оюутан байх үедээ. Тэгээд байр хөслөд амьдэрдэг. Тэгээд Орсны дараахнаас ингээд яг мэдрэгдсэн л тэ. Тэгээд тийм галтгооны цаатлын хананд нэг тийм цонх байдаг. Цонхны цаана гэрэлтэй галтгоонд нэг шилэн ханаадаг байхгүй. Сайжруулсан шилэгдүүлээ шууд нэвт харагддаг гэхдээ цаана хүн байл харагдана. Бууруулахтай шилэгдүүлээ тий. Нэг талаас харагддаг тий. Тэгээ ингээд шүүн нэг чирхэг. Одоо шүүний гудамжныг ярилцаанассан байхад. Яг тэр шилийн цаана юу хэлбэр гардаг. Тэгээд утгагүй ингээд нөгөө даруулж эхлэн төлөө өглөөр болдог. Өглөө нэг 5 мавын хооронд болдог. Яг ингээд миний ингээд нэрээр тэгтээ бүр нэрээр дуудахтаа бүр багын ингээд манай гэрийнх нь намайг багт яаж нөхөрдөж дууддаг байснаар дууддаг. Тэгээд даруулах үед л ингээд унтаач юм шиг унтж байгаа юм шиг мөртлөө ингээд сэрүүн юм шиг. Унтаад байгаа мөртлөө ингээд өрөөнд доторхой хараад идэг. Байна уу? Байна. Тэгээ ингээд харахаар ингээд алганы цаанаас ингээд нэг толгой сууж гарч ирэл тэр нэг тийм жоох охины нүр 12-3 настай юм шиг. Тэр гэдэг. Заримдаа болохоор ингээд яг ингээд дээр хараас үзсэн. Ингээд хараад байгаа юм шиг ингээд би өөр ингээд өрөөнд доторхой хараад хахад ингээд яг ингээд ханны бойны тэнд ингээд нүур аман дотор яг ингээд нүүрэн тулаад ирсэн байдаг. Энийг л ерөөсөө айдсан. Тэгээд яг ингээд жоох охины юм байна гэж бодсон байсан. Тэгээд ингээд хай ингээд ганцаараа гэр мөрөө цэвэрлээс үуч хаад яг ингээд хажууд мотон тавилан майжин бүр ингээд аим чахарч мажид тэгэнгүүт нь би ингээд өсөв яаж мэж бол нөгөө төнтөв чи ямар байлаар юм бэ наатахад болмол ингэж мажиж хавал тэрнээс шиг ингэж мажиж бариха болоод энийг одоо юм мэддэг найз маань гэртэрсэн чи ингээд 0-д орсноо ингээд шууд хүнтэй яриад загнаад эхэлсэн. Би ингээд сонсон чи жоох юм байж яасан ичдэггүй өө талсан юм эсвэл 0-д юу аа гэж бодоод идэв. Ингээд загнаад. Тэс юу хаагац. Юу бол ингээд аял мэдэрч штэ. Тэгсэн чинь бүр амар мэдэрдэг хүмүүс нэг 0-д орч юу аа гэж 0-д чидээ чи жоох юм байж маш яасан ичдэггүй ингээд нөгөө чинь цагж маяг. Тэгээд юу яагаад гадагшаа явахаар болоод нөгөө байрнасаа гарах гэж. Тэгсэн чинь бүр ингээд байрнаас ингээд нүх дээр бүгд ингээд нэг одоо тавилан би өөрөө цаанасаа тавилах байсан байнаас чинь нүхэд амрах нь штэ. Төрөлхөрлөөр саадаж удааширсан бүр аюу сан ингээд 7 хоног дотор ингээд нөгөө гарчих байранд бүр ингээд сар хагас сонжирлаж ингэж тийм юм засаж ингэж тэгэж өвдөж хавдаж тэгэж бүр ингээд нэг тийм гарахгүй өвдөжсэн байна. Дараагийн түүх мандал надаа хамгийн их тохиолж ирсэн зүйл өөр баг байхад маань наагч ихжийнхэн хоёрыг хардаг байсан. Тэгээ яг
манай эгчийн нөхөр нь болохоор ингээд ажиллаар ийшээ тийш ингээд 8 бод өгдөг. Тэгээ манай эгч хоёр хүүхэдтэй би ингээд өөр нэг баган хацтай ингээд хоёр хүүхэдтэй харилцдаг. Тэгээ хоёр хүүхэд нэлээд том болсон байсныг хараад ядаад байгаа юм байхгүй. Одоо тахад манай эгч маань өөрөө тэр байраа юмтай мэдчихэд айгаад тэмдэж байлгадаг байсан ч. Дөрөв хүүхэдтэй хоёр хүүхэд гайгүй харж хүүхдүүдийг ингээд хоёр хүүхэд нэмээ дөрөв хүүхэд болоод тэгээд анхнаасаа л ингээд надаа ингээд мэдрэгдээд тэр байранд бол бүр ингээд амар хэв үзүүлсэн. Шүн нь ус татах алтогоон жимтэй чимэг тэгээ өглөө ингээд алтогоонд ороод тэр ингээд зүгээр шалаар дүр ингээд халбас ирээд хараад тавьсан байдаг байсан. Ингээд хаасан өглөө гоцсон хаасан цон хөглөө гоцсон тэгээ ингээд цамц мамц шорт морд ивэд хаахаар өглөө ингээд шалан дээр аюу өвтөх ингээд эвлүүлээд тавьсан. Зүгээр унтсан биш ингээд гоё ингээд тавьсан. Тийм амар гэсэн. Тэгээ би шөнө бодлоо яг ингээд хажууд хүн суугаад байгаа юм шиг санагдав. Орон доор юм байгаа юм шиг санагдаад ингээд хоёр хүүхдийн хувцсныг ингээд орон доор ингээд ямар ч зай болохгүй байхгүй болсон чи хичээ заяа ингээд орон доор чин зай байгаа штэ жижиг намхаар. Битүү ингээд юм хумаач чигчээд тэгээд ингээд орных би ингээд манай наагч дээр ингээд хоёр хүүхдийн хоёр цагт унтсан штэ. Тэгээ яг ингээд өөрийнхөө орны нэг цагт ингээд бүр ингээд уулаа шиг хувцс ингээд босгоод яа тэгэхээр ингээд тийм хүн хэлбэртэй юм шиг юм харахгүй тул ийм юм босгочвол надад харагдахгүй гэж боддог. Тэгээ хаяа нэгсэн дээр гэдэг зур тусч хахад ингээд жоом бүж байгаа юм шиг болоод урдуур. Тэгээ харсан чинь ивсний өснө ингээд наалаад босч исэн байхгүй яг ингээд урталт хүн гიშгчээд ингээд яваад өгч байгаа юм шиг. Йой. Тэр үед ингээд бүр амар айгаа. Ингээд нэг удаа ингээд манай их ч ном уншижсэн чинь амсгаар ингээд хүн ирүүлж байгаа юм шиг ингээд ганцхан хуудас ингээд ангаасаа шүгэд дуугараад ингэж иргээ. Ингээд манай шууд ингээд дээр нь хоёр гараараа тарж аваад тэгэж үзчихсэн. Тэгээд яг ингээд бүр нөгөө оргилцэг нь юу болсон бэ гэхэлтэй ингээд нэг удаа би нэг байжсэн чинь. Хананд ингээд налуулаад тавьсан шүүр босоод ирсэн байхгүй юу? Яг уртал. Тэгээ би ингээ хараад ингээ дотроо бодоод тэгээ дуу харахгүй ингээ 0 дээр сууж байгаа шүү дуу харахгүй хөлж чадахгүй ингээ гацаад. Тэгээ яг ингээ хүмүүс чинь хэлдэг шүү дээ юу болсон сандуу мандгүй яг тийм юм болсон. Нэг мэдсэн чинь ингээ гараад ирсэн том өрөөнд ингээ тэрвэрлцээ байлаа. Тэгээ яасан гэсэн чинь би ингээ дотроос нь ойлонуудад намайг гаргаж аваач амар ойлонуудад. Ирүүл юм бол ингээ төгжиг өөрөө халтаад гараад ирж шүү дээ өмдөдтэй. Тэгэхгүй ингээ жоо хөхт ингээд үндэш таагүй ингээд намайг эндээс гаргаж аваарай гэд амар нүдээд боо юм болж байна бас сталчаа тэгээ би өөрөө л мэдээч түүчийг яаж иж байгаа талаад гарч ирсэн баг тэгээ тэрнээс хойш би бол тийшээ зүглээ. Тэгээ дараа нь бол ном уншуулаад ном залалал уншуулаад ингээд өнөөсөө дараа нь дараанаас одоо ч гэсэн юм дуурал байрнаас хөдлөж алуулаад шинэ юм дуурдаг тэр бол үгүй юм хөдөлж тасцсан тэгээд байж идэг гэсэн. Одоо нөгөө нэг баг багт очдөг байсан айлтчихно уу? Манай их чих. Яг ингээд яаж янзсан гэж жоохон баж байгаа л ингээд сэргээд л тээ. Янз юм байдаг. Яг ингээд хэлэхэд боллоо. Яг тийм ингээд манай их чинь грин эйжнүүд болсон. Байранд ороод хуршууд тэрэнд орстой хайлбарлаж нэг хүн тийм аа гэд тэрэнд тэгэхэд тэд нар мэдээгүй хавцсан яг тийм мөсн болсон. Тэгээд дараа нэг л амарсан чинь ч юм бүр ингээд бүр айран байна. Бүр ингээд нөгөө ертөнцийн өгөө талаар ингээд ягаад хүмүүс ингээд дураараа орж гардаг. Тийм газар болсон байсан. Манай л хэлсэн юм лээ. Нэг тэгчээр хаасан ч гэсэн ингээд жоох ингээд зай гараад ингээд орны ганц хоёр нууж гард юм уу? Бүү мэд тийм газар байд. Вау. Олон жилийн өмнө л сандлаар бүр мартчихжээ. Тэгтээ тэгээд болсон үлцгээ харлаж ирсэн. Тэгэхэд
Танаа их чих одоо тэнцэнэ амьдрал байд юм уу? Бага байж л байгаа. Яа. Надаас асуух хэрэгтэй. Төрөөний ярьсан надаас төгөөдөөс би нөгөө олон жилийн өмнө тохиолдсон амар товч ярьцлаа л та. Зүрээ жоохон яриа чин тасалсныг стооцвол зүгээр. Тий. Би нэг өөр нэг юм ярьчих. Тэг. Астрал. Тэр бол яаж? Астрал айлын гэсэн үү? Би мэдгүй байна. Зүудэлсэн. Тэгээд астрал өстэй юм шиг байна. Нэг удаа зүудэлдэг байхгүй юм гээд далайн эрэг дээр сууд. За. Тэгээд далай дээр ийм хоёр усан баганд содорцоо одоо хувь салхирч өмрлөө усан. Гэтэ аюу нарийнхан. Ийм айн биш бол нэг амар гээд халуул нэг амар иж тийм биш ингээд жоохон үлтэй тэгээ нэг тийм хоёр усан баганд содорцсон би тэгээ хараа сууж ингэ зүудэлсэн. Тэгээ ямар гой зүудэлч байдал өглөө босч ирвэл өглөөний мэдээ үзчихсэн чинь тэр үед бол Австрали амьдардаг байсан бар үедээ. Чинь зүг ийм боллоо гээд далай дээр ийм хоёр усан баганд содорцсон хөө тэр юм янз бүрээр нэрлэлтэй л байлаа л те. Тэгээд би яг зүудэндээ үтсэн юм уу өглөө мэдээгээр үзээд хөөх ямар сайн юм бэ. Би зүудлэн бодсон чи одоо яг өөрөө харсан юм шиг тэгээд зүудлээд. Их байхаа бодчихсэн. Тэр нь одоо астрал ил юм уу юу юм гэдэггүй. Хийж мэж мэдгүй. Гэхдээ яг зүудэндээ бодод би мэдсээр болсон зүйлийг яг хажууд нь суу харж байгаа юм шиг тийм зүудлэн тохиол байдаг. Зүудний тал дээр яг заримдаа ингээд юм хийж яхад өмнө нь яг ингээд болж исэн юм шиг бодогдсон шүү дээ. Дэшагөө тэгдүү. Тэ. Тийм бол үе орж ирдэг тийм бүрэн хийжсэн юм шиг. Тэ. Яг энэ мөчөөр амьдарч исэн юм шиг те. Тэ. Эндээс нэг мэдэрэ дахиж амьдраад байгаа юм шиг тийм сайн юм болоод тий. Тэ. Тэгэхээр нэг тиймэрхүү зүуд байсан болов тий. Эсвэл астрал аялалч байж болно л да. Астрал аялал бол ирээдүйн аялжуулдаг гэж ярьд юм лээ хүмүүс. Одоо яг тийм зүуд бол байгаагүй. Тийм зүудээс юм бол би тэр телевизээр харчаад бөө энийг харж исэн. Тийм тий. Би энэ зүудэлч гоё зүудэлвэ яг ингээд даалал эрдэнийх гоё юм. Би тийм юм байгаль дээр байд юм болов уу бодсон bijсэн чинь мэдээгээр ингээд өнөө өглөө юм боллоо гэж гаргаж байгаа гот нь би нөөд хоёроо харангуйтаа энэ яг бодтоор энэ дэлхий дээр болж исэн юм биш юм чи. Одоо нөгөө хүн зүйлтэй энэ чинь зүудний ертөнцтэй хайна гэж боддоо шүү дээ. Тийм биш. Миний зүйлсэн яг энэ дэлхий дээр бодтоор болж исэн байгаа хгүй. Гэхдээ өөр газар. Тэгэхээр сонь байгаач. За өөр сонирхуулах яриа байна. За одоо ингэж бодож байна та. Ингээд болоод нэг юм тий. За тэгвэл зүг тийм. Нэг хүнээс зүйлэг биш аа. За тэгвэл энэ удаагийн дугаараа өндөрлөх үү? Тэгээ. Намайг үзүүлсэн баярлаа. За мөн манай пэйж рүү холбогдоод подкастт оролцъё гэж чат бичсэнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд цаашдаа За тэг. Нөгөө танай подкаст нэг булаач ах оролцсон шүү дээ. За тий. Тэгээд яриадсан. Тэр ахаас асуусан байна. Лусын засал юм байна шүү дээ. Одоо ингэ тэлэнцэн лус байлаа гэж бодъё. Лусын засал гэж хийхэд ер нь ямар хүн хийдэм бэ? Лам хийж болт юм уу? Бүү хийд юм уу? Ямар засал байдгийг тэгээ нэг газар ус сонирхсан чинь лусан тэлэнцэн газар байна. Аргадж байж авах хэрэгтэй юм байна. Тийм юм гарч ирсэн байхгүй юу? Ямар засал чи хэмтэхгүй нэг юм. Тэгээд тэр тал дээр ингээд тодорхой хариулт авах мэдхгүй ингээ гайхаа явж байна. Тэр хас юм асуулт асууж болж гинөө л гэж асуусан.
болно. Тэгээд тэр хүн сонсох юм бол доор комент хэсэгт хариулах нь уу яах нь вэ харин. Ер нь бол өөрийгөө айгүй нууцлах дуртай хүн. Аха. Тийм. Ойлгож байна. Аа. За. Маш их баярлалаа. За баярлалаа. За баяртай. Сайхан амраарай. За сайхан амраарай.